Монгол улсын үеийн түүхэндээ хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийг 4 удаа батлан гаргаж даган мөрдөж байсан. 1992 оноос хойш Монгол улс нь ардчилсан үзэл баримтлал бүхий нэгдсэн хуулийг баталснаас хойш эдүгээ 20 гаруй жилийн түүхийг бичиж байгаа юм. Харин манай улс босод өндөр хөгжилтэй томоохон улс орнуудтай харьцуулахад бүрэн цогц хөдөлмөрийн хууль батлан даган мөрдөж ажилдаг цөөхөн улсын тоонд багтдаг байх юм а. Дээрх он жил буюу 1992 оноос хойш өнөөдрийн хүртэлх хугацаанд нийгмийн харилцааг зохицуулж буй гол хүчин зүйл нь эрх зүйн баримт бичгүүд бөгөөд шинжилэн найруулж нийгмийн шаардлагыг биелүүлсэн чухал үйл явдал болж байгаа юм а. Ийхүү өөрчлөлтүүдийн хүрээнд хийгдсэн томоохон ажил бол 1999 онд батлагдсан хөдөлмөрийн тухай Монгол улсын хууль юм. Энэ хууль нь 1974 оны хөдөлмөрийн хуулиас агуулга концепцийн хувьд бүрэн шинжилэгдэж, орчин цагийн зах зээлийн эдийн засгийн харилцаан дах хөдөлмөрийн харилцааг зохицуулах хэм хэмжээг тогтоож чадсан гэдэг. Хөдөлмөрийн харилцаа нь нийгмийн харилцаанд томоохон байр суурь эзэлдэг бөгөөд нийгмийн голлох харилцаануудын нэг гэдгээрээ онцлогтой. Нөгөө талаас ажил олгогч болон ажилтан хоорондын нийтлэг ашиг сонирхлыг хангах, маш нарийн зохицуулалт шаарддаг харилцаа болон хувирч байгаад түүний мөн чанар нь оршиж байгаа гэж ойлгож болох юм а. Тиймээс хөдөлмөрийн харилцаа гэж чухам бидний амьдралд ямар үүрэг гүйцэтгэх болон ямар ач холбогдолтой болохыг энэ удаагийн мэргэжлийн хэлтийн цаг нэвтрүүлгээр онцлог хүргэж байна. За энэ удаад үзэгч та бүхэндээ мэргэжлийн хэлтийн цаг нэвтрүүлгээрээ бид бүхэн хөдөлмөрийн харилцааны тухай мэдээллийг иргэдэд энгийнээр хүргэх гэж байна. Өвнийг одоо дэлгэрэнгүй энгийнээр бас иргэдэд мэдээллийг хүргэх гэж байгаа. Тэгэхээр хоёул энэ тухайгаа яриагаа хэлье. За тэгээ. Хөдөлмөрийн харилцаа гэдэг нь өөрөө яг тухайн ажилтны хөдөлмөрлөлийн эрхлэх харилцаа гэж ерөөсөө хамгийн товчоор ойлгох хэрэгтэй. Хөдөлмөр эрхлэх харилцаа гэдэг нь өөрөө энд яг ажил хөдөлмөрийн эрхлэх тэр ажлын юунаас гадна цалин хөлс олж байна. Мөн одоо тэр хүний хөдөлмөрлөх аюулгүй ажиллагааны асуудал энэ бүх харилцааг зохицуулах эрх зүйн үндэс нь бол хөдөлмөрийн харилцаа гэдэг нэгдсэн байдлаар бид ойлгоод байгаа хуулийн залтууд ч тийм байж байгаа. Тэгэхээр энэ хөдөлмөрийн харилцаа маань өөрөө хамгийн зөв гарч одоо зохион байгуулагдаж эрх зүйн үндэс нь үүссэн байх хэрэгтэй байна. Тэгэхээр одоо ажилтан хүн ажил олгогч хоёрын хооронд үүсэж байгаа энэ харилцаа маань хөдөлмөрийн харилцаа үүсэж байгаа шүү дээ. Харилцаа үүсгэхэд бол хамгийн энгийн ойлголтоор хамгийн нэгдүгээр бид хөдөлмөрийн гэрээ гэдэг эрх зүйн баримтаар бид нэр харилцаа одоо ажилтан ажил олгогч хоёрын хооронд үүссэн. Манайд ирж байгаа нөрөглөл гомдлоо эдгээр ихлээр ерөөсөө ажилтан хүн маань өөрөө л мэдлэггүй байснаас л болж үүссэн маргаанууд гарч ирдэг байхгүй. Гомдож ирдэг. Би өөрөө тэрийг мэдээгүй. Би баг гэрэн дээр сайн танилцаагүй гар үсгээ зурцсан ч гэдэг юм уу те. Ийм маягаар одоо гараад ирдэг байхгүй. Тэгэхээр энэ харилцааны гэрээ маань өөрөө тэр хүний хөдөлмөр эрхлэх бүх харилцааг зохицуулж өгч байгаа. Хөдөлмөр эрхлэх харилцаа. Тэгэхээр энэ дотор цалин хөлс орж ийн, аюулгүй ажиллагаа орж ийн, тэр хүний одоо хүлээх үүрэг хариуцлага энэ бүх зүйлүүд нь орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэн л одоо зөв ажил олгогч ажилтны хооронд зөв харьцаатайгаар өссөн л байх хэрэгтэй. Өнөөдөр манай улсад мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн тухай хуулинд заасан хөдөлмөрийн гэрээнд ажилтны 7 хоног болон өдөрт ажиллах ажлын цагийн хэмжээг тодорхой тусгаж өгсөн байгаа. Энэ нь ажилтны ажил амралтын дэглэмээ зөв тогтоож хөдөлмөрийн эрүүл хэвийн ажиллах орчиг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм. Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа хамгийн түрүүнд юуг анхааран харах ёстойг хүснэгтэр харуулбал өөрийн овог нэр регистрийн дугаар, агуулга, хугацаа, ажлын байр, ажлын цаг, амралтын хугацаа, цалин хөлс, хүчин төгөлдөр хугацаа зэрэг хамгийн түрүүнд сайдархаарч нэгтлэх үүрэгтэй. Дараагийн нэг бичиг баримт нь эрх зүйн бичиг баримт нөхдөд тухайн компани дотоод журам болж байгаа. Ажилчдыг мэргэжлийн дагуу үр бүтээлтэй ажилуулах, мөн өөрөө ажил олгогч ямар эрх хүлээж авах вэ? Ажилтан хүмүүс ямар эрх үүрэгтэй байх вэ? Та бүхэн ямар хариуцлага хүлээлгэх вэ? Ямар шагнал урамшуулах вэ? Яаж ажилуулах вэ? Одоо бид чинь одоо тэр дотоод журамтай танилцахгүйгаас орсноос өглөө хідээс ажил эхлэх, өдөр хідээс завсарлах вэ? Орой хідэд тарах вэ? Ямар ээлж давтамжтай ажиллах вэ? Энэ бүх харилцааг нэг зохицуулж байгаа бас эрх зүйн баримт хөдөлмөрийн дотоод журам байх. Миний цалин танихаас өндөр гэж болно шүү дээ. Тийм? Миний хийгдэх ажил танихаас өөр гэж болох байхгүй. Тэгэхээр энэ харилцаа энэ миний аюулгүй ажиллагааны тавигдах шаардлага нь ихэд та бүхэн бас өөр байхгүй. Тэгэхээр энэ харилцаанууд маань хөдөлмөрийн гэрээгээ зохицуулагдаж байдаг. Хөдөлмөрийн дотоод журмаар болох те бүх одоо тэр хүмүүсийн компанид ажиллаж байгаа бүх хүмүүсийн харилцаанууд зохицуулагдаж, нийтлэг харилцаанууд нь зохицуулагдаж байдаг.
За түрүүчийн дугаар дээр бол мэдээж хөдөлмөрийн аюулгүй байдлын одоо тал дээр нэлээх иргэдэд мэдээлэл хүргэсэн л дээ. Тэгэхээр өнөөдөр иргэд маань хөдөлмөрийн гэрээнд бид нар өөрсдийнхөө эрүүл аюулгүй орчинд ажиллах ёстой. Бид нар ийм эрх үүрэгтэй ажиллах ёстой гэдэг эрхээ мэдхгүйгээс болоод альва нэгэн гомд саналууд ирдэг юм байна. Тэгэхээр иргэдэд те юуг илүү сайн мэдэх ёстой юм бэ? Зөвхөн хөдөлмөрийн гэрээ өнөөдөр бид нар үйлдэлээ юуг нь хамгийн түрүүнд унших ёстой гэж одоо жишээ нь хөдөлмөрийн гэрээндээ чинь хуулиар бүр заасан 4 гол нөхцөлийг зайлшгүй тохирч байгаа. 4 гол нөхцөлийг. Энэний нэгдүгээр албан тушаал. Тэгэхээр чи тэр хүн би ямар албан тушаал дээр очиж байгаа. Ямар юу гэж. Хоёрдугаар гүйцэтгэх ажил үүрэг гэж. Гүйцэтгэх ажил үүрэг гэхлээр чинь хуулийн бас нэг заалтад гэрээнд тусагдаагүй ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно гэж заалт гэж байна. Тэгэхээр тэр хүний яг хийх ажлыг гэрээнд бүрэн тусгах хэрэгтэй. Бүрэн тусна. Тэгэхээр тийч мэн өөрөө эргээд яг нэг аюулгүй ажиллагаатаа холбоотой авчиж байгаа. Ямар нэгэн одоо муу юм боллоо гэхэд тэр гэрээг нь аваад үзэхэд тэр хүний хийгдэх ажил мөн байна уу биш үү? Энэ гэрээг нөгөө хийгдэх ажлаас өчөөд аюулгүй ажиллагаа зөрчөөд өөр ажил хийж исэн. Энэ хин үүрэг өгсөн. Ингээд энэ бүх юм маань өөр уйлдаа. Дараа нь цалин хөлс. Дараагийн нэг аюулгүй ажиллагаатай холбоотой нөхөдлмөрийн нөхцөлийн асуудал. Мэргэжлийн хэлтийн ерхий газраас бол яг энэ хөдөлмөрийн харилцаатай холбоотой. За хөдөлмөрийн гэрээ ямар байх хэвтэй юм бэ? Хөдөлмөрийн гэрээгээр байгуулснаар бид хүн ямар эрх үүргийг эдлэх хэвтэй юм бэ гэсэн сургалт сурчлагынууд нэлээх явуулдаг л да. Тэгэхээр энэ сургалт сурчлага явуулснаар ямар үр дүн хүлээж авсан бэ? Энэ үр дүнгийн талаар таас үзэгчдэд төрөхгүй. Гэхдээ харьцангуй бас манайханд яг хүмүүс маань мэддэг болж байна. Жишээ нь ажлаас халтсан зүйлээ одоо бидний дээр би ажлаас салгачлаа гэж барьж ирэхээ байчаад байна шүү. Ер нь багассан. Энд мэн өөрөө шүүх шийдэх ёстой маа гэдэг хуулиар хөдөлмөрийн байцаагч нар шийдэхгүй шүүх шийддэм маа гэдгийг одоо сурчлагын югаар мэддэг болсон учраас одоо хэрвээ буруу халагдсан гэж үзсэн бол хөдөлмөрийн байцаагч дээр биш шүүх дээр байна. Би өнөөдөр Алтан хөтөр компанийг сонгож одоо яг энд ирсэн байна. Тэгэхээр Алтан хөтөр компани дээр бол одоо яг ямар процесс явагдав. Манай бичиг баримтанд юу бүрдүүлж яаж явдгийг энийг бас яг энэ бодит амьдрал дээр нь бас үзэгчтэй үзүүлэх нь зөв болов уу гэж бодож байна. За Алтан хөтөр компани хувьд гэх юм бол сонгож шалгалт бүгдүүл сонгож шалгалтын багц журам гэдэг энэ байгууллагаас гаргасан журмын дагуу иргэдэд ажил хөдөлгөгч нарт тэдний ихэнх өөрсдийн сонирхож байгаа албан тушаал дээр сонгож шалгалтанд оролцоод хөдөлмөрийн гэрээ байгуулад ажлын байран дээр очиод ажил руу гүйцэтгэж байгаа тэр процессыг манай энэ журмын хүрээ зохицуулж өгч байгаа. Иргэдэд та энгийнээр тайлбарлаад өгч мэргэжлийн хүний үүднээс те ер нь хөдөлмөрийн гэрээ гэж чухам юу гэлээд байна? Хөдөлмөрийн гэрээ бид нар байгуулснаар бид хөдөлмөрийн гэрээтэй илүү дэлгэрэнгүй танилцаж ажилласнаар биднэрт бидний амьдралд ямар хэрэгцээтэй байдаг вэ? Чухал вэ гэдгийг та тайлбарлаад өгвөл. За нэгдүгээрт хамгийн гол чухал зүйл бол тухайн ажилтны хөдөлмөрийн гэрээ байгуулах хэрэгтэй гэж байна. Тэгэхээр яг хөдөлмөрийн гэрээ юу юм бэ гэхээр таныг тэр ажил албан тушаал дээр яг юу хийх юм, ямар цалин үйлс авах юм, тэ ямар нөхцөлд ажиллах юм. Нэгдүгээр таныг хийсэн хөдөлмөрөө үнэлүүлэх баталгаа нь таны хөдөлмөрийн гэрээ юм аа. Та одоо жишээ нь өнөөдөр ажилд орлоо гэхэд сарын дараа би хийсэн ажилдаа үнэлүүлэхэд цалин хөлс авах хэрэгтэй, тэ. Энэ компанид ажилладаг гэдгээ ашиг нэгэн газар батлах хэрэгтэй, тэ. Тэр батлах, нотлох бичиг баримт нь өөрөө хөдөлмөрийн гэрээ. Тэгэхээр иргэд бол яг зарим хүмүүс бол зүгээр за чи өнөөдөр ирээд ажил маргааш цалингаа аваа гэдэг ч юм аман тохиролцоо ирээд ажил хийдэг хүмүүс байж болох юм. Гэтэл одоо бол тийм байхаа байчаад байна. Хүмүүс ч гэсэн ер нь бол хөдөлмөрийн харилцаанд ороод ирэхээр хөгжиж байгаа учраас хүн болон хөдөлмөрийн гэрээний талаар бол харьцангуй ойлголттой болсон гэж бодож байна. Хөдөлмөрийн харилцаа бол нийгмийн үйлдвэрлэлийн харилцаа гэдэг утгаараа улс орны нийгэмд голлох байр суурь эзэлдэг. Энэ нь ард иргэдийн амьдралтай салшгүй холбогдож мөн иргэн хоорондын харилцаа үүсч үргэлжиж байдаг хэмээн тайлбарлагдана. Иймд нийгмийн үйлдвэрлэлийн харилцаа болон хөдөлмөрийн харилцааг агуулгын хувьд авч үзвэл иргэдийн хүсэл зоригийн илэрхийлэл болдог байх юм а. Энэ нь нэгдүгээрт ажилтан ажил олгогчийн хооронд, хоёрдугаарт хөдөлмөрийн харилцаа хэм хэмжээгээр зохицуулж байгаа нь нийгмийн гишүүдийн хүсэл зоригийг илэрхийлж байгаа явдал юм. Ер нь хүн болгон төгс биш шүү дээ. Тэгэхээр тухайн ажилд яг ажилд ороход нь маш нарийн процессыг тайлбарлаж өгнө гэсэн үг. Жишээ нь тайлбарлах. Эхлээд яг хаана очих юм? Бид нар одоо зураг үзүүлж олж шүү дээ. За уучлаарай та ийм газар очиноо, ийм ажил хийнэ. Та ийм газар одоо унтнаа, ийм газар байрлана гэж зургийг үзүүлж байна тий. Тэгснийхаа дараа хөдөлмөрийн гэрэн дээр унш тайлбарлаад. За энэ цалин чинь ийм учиртай шүү. Сарын эдэнд идэнэ гэж бод ингэж орт юм аа. За одоо тэр нь одоо жишээ нь бид нар зүгээр хамаараа яриад нөгөө хүн энэ байрнаас гараад мартчих шүү дээ. Мартуулахгүй тулд шинэ ажилтны хараа алга гэдэг. Тэнгүүд энэ тухайн ажилтаа эндээс гарч аваад уншиж үзэх нь шүү дээ. Цалин үйлс нь яаж бодог. Би яг хаана
ямар байранд байрлахын тий ямар хоол унд идэх юм ажлын хувцснаа төх юм уу гэх мэтчлэн. Ажлын байрны тодорхойлтод бол тухайн хүн тухайн ажил албан шалтгаан очиод яг ямар ажил гүйцэтгэх юм тий тэрийг илүү нарийн ойлгомжтой нэг бүрчлэн тайлбарлсан байдлаар ерөнхийдөө хөдөлмөрийн гэрээнд хасалт болохоор орж. Ер нь яагаад хөдөлмөрийн гэрээ одоо энэ иргэдэд хэрэгтэй юм бэ гэхээр хамгийн наацхийн зүгээр жишээ харахад бол тухайн ажилтнанд байгууллага 6 сар ажиллая тий. Айл нэг банкн дээр очиход зээл хүсэмжлэхэд та хөдөлмөрийн гэрээг аваад. Тэгэхээр нөгөө ажилтан хөдөлмөрийн гэрээнд нэг хашааллахгүй зүгээр гар үсгээ зурчаал гэрийн хаа нэг газар явуулаад хайчдаг. Гэтэл яг нөгөө банкн дээр очиод зээл хүсэх болоход хамгийн наацх нь таны хөдөлмөрийн гэрээ болно. За мэргэжлийн байцаагч нарын хэлж байгаа одоо дүнэлтээс бид хүн сонсоход ер нь бол тухайн ажилтан маань хөдөлмөрийн гэрээн дээр тусгасан цалин хөлсний тал дээр нэлээд анхаарч үзэх хэрэгтэй байдгийн байна. Тэгээ тэрийгээ дагаад бас нэг одоо нийгмийн даатгал гэж маш чухал юм байгаа. Зарим тохиолдолд нийгмийн даатгал төлөгдөөгүй маш олон гомдол зөрчлүүд илэрдэг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр танай компанийн хувьд одоо яг танай компани дотоод жиремдээ хэрхэн заасан байдгийг иргэдэд эргээд энийг мэдээлэл болгоод өгөхөд ийм байх ёстой шүү гэсэн зарчмынхаа тухай манай иргэдэд мэдээлэл өгөхгүй. За хөдөлмөрийн гэрээн дээр заагдсан цалин өөрөө ямар ач холбогдолтой байгаа гэхээр тухайн хүн болвол манай компанид ажилд ороод манай компани ажилтан гээд цалин хөлсөө аваа явахад нэгдүгээр нотлох баримт болно гэсэн үг. Үүн дээр нэмээд нийгмийн даатгалын бичил буюу тухайн хүн хэдэн сар тус компани доктор сургалтад ажилласан байна. Хичнээн төгрөгийн цалин аваад одоо даатгал хичнээн төгрөгийн шимтгэл төлсөн байна гэдэг нь бол бүгд нийгмийн даатгалын дэвтрээсээ харагддаг учраас энэ нь өөрөө үндсэн бас баталгаа болоод өгчнө гэсэн. Эргэн ажил хөдөлмөр эрхэлж түүнийхээ хариуд хөдөлмөрийн хүс авч байгаа нь хөдөлмөрийн харилцаа нь хариу төлбөртэйг илэрхийлэх үзүүлэлт гэж энгийнээр ойлгож болох юм. Манай улсад төрийн болон хувийн хвшлийн олон байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр дундаа хувийн хвшлийн байгууллагууд ажилтан ажилуулахдаа хууль зөрчин нийгмийн даатгалыг нь төлөвлөгөө орхигдуулж байгаа тухай санал гомдлууд ирдэг байгаа. Үүнийг хуулийн хүрээнд тодорхойлсныг авч үзвэл ямарваа нэгэн аж ахуйн нэгж байгууллага нь Монгол улсын бүртгэл бүртгүүлэн гэрчилгээ авснаас хойш эргэнтэй хөдөлмөрийн болон хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлын байраар ханган цалин хөлс олгосон тохиолдолд нийгмийн даатгалд заавал даатгуулах үүрэгтэй. Гэсэн чи зарим аж ахуйн нэгжийн хувьд ажилчдынхаа цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг суудгаж авсан хэрнээ нийгмийн даатгалын байгууллага зохих журмын дагуу төлөхгүй урт хугацааны их хэмжээний үр үүсгэх нь манай улсын хэмжээнд цөөнгүй тохиолдож байдаг нь харамсалтай мэдээлэл юм а. Нийгмийн даатгал хэрвээ төлөгдөөгүй тохиолдолд тухайн иргэн маань хинт хандах ёстой юм гэдгийг бас мэргэжлийн үднээс та зөвлөгөө өгвөл. За энэ бол хоёр одоо их усуртай байх хэвээр. Нэгдүгээр тухайн ажилтнаас өөрөөс нь шалтгаалж юу эсвэл ажиллагчаас шалтгаалж юу гэдэг нэгдүгээр өөрөө мэдчих хэвээр. Хэрвээ ажиллагчаас шалтгаалсан бол тухайн хүн одоо эхний ээлжинтэй тухайн компанийнхаа хүний нөөцийн хэлтсэн юм эсвэл хэлтсэн удирдлагатай өргөдөл гаргаад яагаад ингэж миний нийгмийн даатгалын энэ сар ингээд тасалдуулсан бэ? Энэ төлөвлөж өгнө гэдэг байдлаар үнэхээр энэ яг компани буруугаас байсан бол компани өөрөө заавал төлсөн байх хэвээр. Тэгэхээр түүнээс үүсэх одоо ямар нэгэн харилцаа тий одоо юу гэдэг торгуул шимтгэлийн бол бас компани бол өөрөө яг хариуцаа төлсөн байх хэвээр. Хувь хүнээс өөрөөс нь шалтгаалсан тохиолдолд дүүргийнхаа одоо нөгөө нийгмийн даатгалтай хандаад ямар шалтгаанаар юу байсан тий тухайн сард бүглүүлж чадаагүй өргөдлөө гаргаад төсөлтөй гаргаад бүглүүлж явах хэвээр. Зохих журмын дагуу төлөлт хийж эрүүл мэндийн даатгалын дэвтрийг бөглөөгүйгээс болоод тухайн даатгуулагч гэнэт өвдөж эмнэлэгт очиход даатгалаа төлөөгүй хэмээн хүлээж авахгүй чирэгдэл үүсгэх нь бэ. Түүнчлэн тэтгэвэр тогтоолоход ажилласан жил дутах эрсдэл үүсгэхээс гадна жирэмсэн амарцны дараах болон ямар нэгэн тохиолдлоор ажлаас халагдсан үед ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй хүрэх эрсдэлтэй юм. Тиймээс эргэнтэй ажил олгогчоосоо нийгмийн даатгал төлж байгаа эсхийг шалган нягтаж байх бүрэн эрхтэй юм а. Ингэснээр та өөрийгөө болон ирээдүйн амьдралтаа тохиолдож болзошгүй эрсдлээс хамгаалах гол хүчин зүйл юм а. Эргэн танд энэ удаагийн мэргэжлийн ялтын цаг нэвтрүүлгээр хөдөлмөрийн харилцааны дүрм ямар байх ёстой болон бид ямар эрх үүрэгтэй талаар тайлбарыг хүргүүллээ.